Сайн амнахаан дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Nokia нэмэх нэртэй нэгэн сонирхолтой генерч хөр бэлтлээ. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. Энэ бол манай улд болох Nate, нэгэн жижигхэн банкнд туслах менежер хийдэг энгийн л нэгэн залуу. За тэгээ манай хүн нэг өдөр ажил дээр байж байтал удаан хугацаанд харилцаатай байгаа эрэл эмэх үйлчлүүлэгч нь нэрж уулздаг. 50 жил хэнсэн анаа саяхан алдснаас болоод сэтгэл санаагаар онож улмаар бизнес нь ч давхар унаад зээлж төлж чадхааргүй болчихсон явж байгаа юм байна лээ. Уг дүрмээсээр бол зээлийн төлд тэтэрсэн учраас шууд барьцаанд байгаа дөрөнгийг нь хураах ёстойч манай Nate-ийн хосуудыг эртнээс таньдаг болохоор даргаасаа нууцаар бага зэрэг хугацаа ажиж өгөхөөр болдог. За тэгээд ирлийг гаргаж өгөхдөө 50 жил хэнсэн анаа алдах ямар байдгийг төсөөлж чадахгүй байгаа ч маш их харамсаж байгаагаа хэлдэг. Хариуд нь ирэл манай хүнд хандаж, жинхэнэ хайраа олсон хүнд хайр сэтгэл гэдэг хэрүүтэн хамт байснаас хамаарч өөрчлөгддөггүй юм аа. Би ихнэрээ анхуулсан өдрөө алдсан байсан ч яг одоогийнх шиг л адилхан харамсах байсан гэж хэлдэг. За тэгээд энэ үгийг сонссон Nate маань гүн бодолд орчихсон кофе аяглаа загсаж байтал ажлынх нь Шэригээд эмэгтэй санамсаргуу цочоосноос болоод кофегоо гарлуугаа асгачдаг. Шэрич мэдээж цочоосондоо уучлалт гуйгаад шин цам цаваад үгүй эсвэл ядаж уучлалт гуйгаад өдрийн олоор дайлаа гэсэн ч манай хүн зүгээрээ санаа зовлтгүйгээд л гаргачихдаг. Уг нь бол манай хүн Шэрэд жоохон хандтай юм байна лээ. Гэхдээ тэгээд ичимхий даруй зангаасаа болоод ийм сайхан боломжийг зүгээр л салхинд хийсгчгэн тэр. Гэхдээ азар ширээн дээр нь байсан эрлийн зургийг хараад магадгүй миний хувь зайны учралж байж болох юм гэж бодсон байсан. Гинт цориг ороод ширийн араас нь очиж хамтдаа өдрийн хоолнд орох саналыг нь зөвшөөрдөг. Ингэснээр Nate маань харж явдаг бүсгүүдтэйгээ юм ярьж үзэх боломжтой болох бөгөөд тэдний яриач давгүй нийлдэг. Үүнээс гадна тэдний ярианаас Nate маань төрөлхийн генетикийн өөрчлөлттэй бөгөөд халуун хөвтөн өвдөлт зэргийг огт мэдэрдэггүй гэдгийг мэдэж авдаг. Мэдээж тажгүй сонсогдож байгаа ч юм мэдэж байгаад өөрөө ч мэдээлгүй хэлээд тасаацгаа аюултай учраас байн голоо шингэн болгож иддэг болохоор ихэнх хамттай зүйлийг идэж үзээгүй гэх мэт зөндөө олон сул талтай юм байна лээ. Тэгээ яг энэ талаараа Шэрэд хэлтэл манай хоёрын орсон газрын бялуу нь үнэхээр хамттай болохоор жаахныг ч болон амсаад үзгэж ятгсаар агаад Nate маань амсуулахар алдаг. Байнга л амтгүй шингэн хоол идэж өссөн Nate маань анх удаа ийм амттай зүйл идэж байгаа болохоор маш их таалагддаг. За ингэснээр манай хоёрын уулзалт нэлээд тажиг болж өнгөрөх бөгөөд Шэрэд ч Nate таалагдсан бололтой манай хүнийг орой бол хуран зэргийн үдшилэг дээр урьдаг. Гэсэн чинь манай Nate завгүй гэж хэлээд татгалзчихсан бөгөөд орой болсон чинь онлайнаар найзтайгаа видео тоглоом тоглочихсон сууж байдаг. Гэхдээ яг хазаар нөгөө найз нь дажгүй гар байж таарад манай хүнийг чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Урдхан очиж уулзгаж ятгасаар агаад явуулдаг. За ингэснээр манай хүн дахин нэг удаа Шэрэдтэй уулзах бөгөөд энэ удаа манай хоёр нэгнийхээ талаар илүү сайн мэдэлцэж аваад болзооч дажгүй өнгөрч байтал гинт Nate-ийн 10 жилийн найз нь үрээд ирдэг. Найз ч гэжтэй манай хүнийг өвдөлт мэдэрдэггүйгээр нь талиндуулж байнга зодож дэрлэгдэг байсан хөгийн гар бөгөөд бүр Nokia буюу өвчин намдагч энтэр гэж очилдог байсан юм байна лээ. Нилийн дажгүй явж байсан болзооны гуур амьсгалыг нураага зогсохгүй 0 орчход ирэх хооронд нь Шэрийг хүртэл өртөө татчихсан байдаг. Мэдээж манай Nate жаахан сэтгэлээр онцгсон байж байтал Шэрэд тэднийг өнгөрсөнд болсон зүйлээ мартаад эвлэрэх хэрэгтэй. Би та хоёрыг эвлэрлийн унтгаар дайлигээд уух юм санал болгодог. За тэгээд дуртай дургүй нөгөөхийг нь нуудал нөгөө дэрлэгэд байсан найз нь хажууд нь хахад цацаад бөө юм болгон тэр. Яасан гэсэн чинь Шэри албаар худлаач үжиглэж байгаад аимшиг халууногоотой зүйл болгочихсон юм байна лээ. Мэдээж манай Nate юу ч мэдрэхгүй ч нөгөө хөгийн гар бол нилээн хэцүүдэд үлддэг. За тэгээ манай хоёрын болцоо цааш үргэлжилж явсаар хагаад манай Nate-ийн дээр хамтдаа романтик өчийг өнгөрүүлээд дуустдаг. Ингэснээр удаан хугацаанд үргэлжилсэн ганц үеийн амьдрал дууслаа гэдэл бөөн жаргалтай хүн явж байтал харамсалтай манай хүний жаргал тийм ч удаан үргэлжилдэггүй. Маргааш нь ажил дээр байж байтал гинт Сантагийн хувцас өмссөн 3 дээрэмч орж ирэх бөгөөд санамсаргүй нэг дээрэмчнийхэн царайг харснаас болоод захирлыг нь халаад түүний дараагийн үеийн буюу манай Nate-ээр сейфний кодыг нь хэлүүлэх гэж үздэг. Манай хүн ч яг хуу эхэндээ хэлэхгүйгээд гүрийж байтал нөгөө дээрэмч нь Шэри Nate хоёрыг хосууд гэдгийг анзаарчихдаг бөгөөд ингэснээр Шэригээр талиндуулж яваад кодыг нь нээлгэж чаддаг. Хамаг мөнгө аваад яг гарах гэж байтал байн гоцорж байдаг цагтаа нар гайтай юм шиг энэ удаа яг цагтаа ирснээс болоод нөгөө дээрэмчид чинь манай Шэрийг барьцааны юм болгож аваад цухтаацгаадаг. Ядчахт гарахтаа ирсэн хідэн цагтаа нартаа байлдаж бүгдийг нь дийлчгээд явчихдаг бөгөөд нэг тараас нь гараад иртэл 8 минутын дараа л нэмэлтүүч ирнэ гэдгийг нэг цагтаагийн холбооноос нь сонсчихдаг. Мэдээж гал халуун хайрандаа шатаж яваа Nate маань хүлээж тэсэлгүй цагдаагийн буу олон машиныг нь аваад шууд л тэдний араас хөөж эхэлдэг. Гэхдээ нөгөө хэд нь хоёр машин тоогдоо суучихсан бөгөөд араас нь цагдаа хөөж байна гэж бодоод хоёр салаа цогтхоор шийддэг. Манай хүнж ганцаараа юм болохоор нэгийг нь л дагж чадах бөгөөд ямар тач алдалгүй дагсаар аваад барьтал нөгөө хүн Шэри биш зүгээр нэг дээрэмч нь байж таардаг. Нөгөө хүн араас нь цагдаа хөөж байна гэж бодоод зогтож байсан ч зүгээр нэг банкны ажилтан гэдгийг мэдээд манай хүнтэй үзэлцэх бөгөөд мэдээж илдэл өргөж эхэлдэг л дээ. Гэхдээ эцэст нь Nate маань өвдөлт мэдэрдэггүй давуу талынхаа ачаар үзэлцсээр байгаад нөгөө дээрэмчнийг дийлж чаддаг. Яг ялчгаад байж байтал нөгөө дээрэмчингийн утсан тамсаатнууд нас нь ажил дээр уулзъя гэсэн мессеж хүрээд ирдэг.
Нэйт маань ажлыг нь хаана гэдгийг нь мэдэхгүй ч гар дээр байсан нэг шивэснийхэн зургийг нь аваад нөгөө онлайнаар хамт тоглодог найзаасаа хаана нэлгсэн шивэс гэдгийг нь мэдээд өгөөч гэж гуйдаг. Яг уу ганц байсан сэжүүр нь тэр шивэс бөгөөд нөгөө найз нь ч дахиж туслаж чадахгүй шүү гэд туслахаар болдог. Энэ хооронд банкн дээр цагдаагийн нэмэлт үж ирсэн бөгөөд нөхцөл байдалтай танилцсан мөрдөгчүүд манай нэйтийг тэдний амцаатан байх өндөр магадaltaй юм байна гэж үзээд нэйтийн араас ч гэсэн дагуур мөрдөж эхэлдэг. Дээрэмчдэд сефний кодыг тайлж өгөө зогсохгүй эргийн газраас цагдаагийн зэвсэг болон машиныг нүртэл аваад цугтаачихсан болохоор угаасаа аргагүй л ах та. За үүний дараагаар манай хүн дөөр хандхан байхгүй байсан болохоор ирэл дээр очиж өмнөх тулдсан шархаа хайлт тэмчилж аваад цааш хөдлөх бөгөөд энэ үеэр онлайнаар тоглодог найз нь нөгөө шивэсийг хийсэн үний мэдээллийг нь явуулдаг. Манай хүн шууд нөгөө газар руу очих бөгөөд шивэс хийдэг хүнд нөгөө дээрэмчний найз гэж итгүүлээд мэдээлэл авах гэж байгаад баригдчихдаг. Нөгөөх нь ширүүн гар байж таараад шууд л манай хүн рүү дайрах бөгөөд нэйт маань дахин нэг удаа өвдөлт мэдэрдэггүй чадварынхаа ачаар ялж чаддаг. За ингэснээр нөгөөхийг сүртүүлж байгаад бүтэн нэрийг нь мөн дээрээс нь зэрэг талбай байж байсан гэдгийг нь мэдэж авдаг. Тэгээ яг хөө манай хүн чинь өөрөө банкнд ажилладаг юм болохоор хамт ажилладаг хүн рүүгээ залгаж мэдээллийг нь шүүлгээд дорхноо гэрээ хаягийг нь мэдээд авчихдаг. Энэ хооронд нөгөө дэрэмчдийн нэг нь хамтрагчаа ирэхгүй удаж угаад нэлийн санаан зовох бөгөөд гэрлүүн очиж шалгачгаад ирээгээд яваад өгдөг. Төрсөн дүүнл юм байна л дээ. Тэгээ яг аль эдийн ирчхэр хугацаа өнгөрсөн үедээ ч хилж химээгүй удаад байгаа болохоор санаан зовоод гэртээ ирчихсэн байж магадгүй гэж шалхахаар явж байгаа нь энэ байдаг. Харин энэ үеэр манай нийт аль эдийн нөгөө дэрэмчний гэрт нь ирчихсэн ажлынхан газартай нь холбоотой мэдчээр зүйл байна уу гэж шалгаж байдаг. Ядчаахтын дэрэмч нь өөрөө зэрэгт байсан юм болохоор гэрээрээ дүүр өөр хинтэр бэлтчихсэн байдیں۔ Гэхдээ анзаар манай хүн өвдөлт мэдэрдэггүй юм болохоор нэг их сүртэй нөлөөлдөггүй л дээ. За тэгээ гэрийг нь ухсаар аваад эцэст нэг хүссэн зүйлээ буюу ажлынхны газрын мэдээллийг нь оллоо гэсэн чинь ээлжид нэг өрхөнд нь ороод дааснаас дүүжлэгчдэг. Яг чаргагүй болсон нэйт маань дахиад л нөгөө онлайнаар тоглодог найзаасаа тусламж үүсэх бөгөөд гуйсаар аваад ирүүлэхээр олгож чадсан ч яг энэ үеэр нөгөө дээрэмчний ах нь өрөөд ирдэг. Ядчаах дүүг нь манай нэйт алчсан гэдгийг мэдээгээр зарлчихсан. Тэрийг нь ах нь ирэх замдаа мэдчихсэн байлгүй яах вэ? За тэгээ ойлгомжтой дүүг нь алсан үнтэй ингээд арлцсан юм чинь шууд л өшөг аавна. Гэхдээ юу гэж л зүгээр алхав нилийн тамлаж зоож байгаа цааш нь харуулахаар шийддэг. Ер нь бол энгийн хүн байсан бол төвчгийн арга өвдөлт мэдрүүлж аимшигтай тамладаг л да. Гэхдээ манай хүний хувьд бол өвдөж байгаа юм шиг жүжиглэх нь л хэцүү байдаг. Гэхдээ тэгээд эцэст нь тамлалт нь явсаар хагаад нүдийг нь суулгах тэр толж ирэх бөгөөд манай хүн ч ингээд эвгүүтлээ гэж бодтоо лазар нөгөө онлайнаар тоглодог найз нь яг амжиж ирснээр манай хоёр нийлж байгаад нөгөө дэрэмчнийг зохицуулж чаддаг. За ингээд ахыг нь зохицуулчихсан ажлын газрыг нь цаана байдгийг мэдчихсэн болохоор одоо очиод ширийг аврахад болно гэж бодоод явах гэж байтал цагдаа нар манай хүнийг мөрцөөр байгаа толоод ирчихсэн байдаг. Гэхдээ манай хоёр хөөрхөн сэргэлэнтэй ч хувцас олж өмсөө цагдаа нарыг төрөгдүүлж чадах бөгөөд ингэснээр манай хүн эцэст нэгэн ширийтэйгээ уулзах боломжтой болдог. За тэгээ явж очиод ширигээ үлдсэнийг дэрэмжнээс нь аврах гэтэл нэйт маань төсөөлөгчгүй байсан үннийг олж мэддэг. Тэрний үг ихлээр шири бол яг үнэндээ энэ дэрэмжтийн хамсаат нь бөгөөд төвөр зогсохгүй энэ үлдсэн дэрэмжтний бүр дүүн юм байна лээ. За тэгээ жинхэнэ арай оллоо гэж бодоод түүнийхээ төлөө бүр амьдралаа өртөл эрсдэлд оруулсан байж аварсан чинь нөгөөх нь зүгээр л өөрийг нь ашиглаж байсан гэдэг үннийг олж мэдээд шоконд орчихсон зогсож байтал нөгөө дэрэмжтний гинтүүлж тайраад манай хүний бууг нь булаачдаг. Яг нь ширигийн хувьд үнэхээр нийтийн хамсаатан мөн бөгөөд манай хүнтэй албаар дотносон гэдэг нь үнэн ч гэсэн нийтдээ уулзсныхаа дараа яг л манай хүнтэй адилхан сэтгэлтэй болсон юм байна лээ. Гэхдээ ахын хувьд бол манай хоёрын хайр сэтгэлийн тэр төвч хамаагүй учраас шууд л нийтийг мань алах гэж дайрах бөгөөд шэйли дундуур нь орсноор зогсоож чаддаг. За тэгээ яг ноцолдож байтал азар цагдаа нар амжиж үрж ирснээр нөгөө ахыг нь бодож унаадаг. Эдний цагдаа нар тэгж байгаадаас айгүй дайжгүй байгаа цөөхөн цагдаа амжиж ирээд л байгаа. За тэгээ манай эдийг эсмэнд байхад нь цагтаа амжиж ирлээ энтергээд магтаж дуусаагүй байтал нөгөө ахыг нь дутуу бодцсон байдیں۔ Тэгээ яг нөгөөх нь сэргэж босч ирээд хоёр мөрдөгчийн нэгийг нь бодож унгаагаад имлэгийн машиныг нь аваад цогтаачдаг. Ядчаахт үлдсэн мөрдөгчин ч гэсэн шархчихсан бөгөөд шэйли маань яг манай нэйттэй адилхан цагдаагийн машиныг нь аваад араас нь хөөх гэж байтал үлдсэн мөрдөгчин шархчихсан мөртлөө л чамаа ганцаараа гэж нь явуулж чадахгүйгээд буугаар сүрдүүлж байгаа шэйлитэй хамтдаа явах оролдог. Гэхдээ зүгээр л наад ахыгаа цагдаа нартанд даатгаад хайчихгүй яагаад хөөгд байгаа юм бол гэсэн чинь манай нийтийг нөгөө өдөр имлэгийнхэн машиных нь ард нь оруулчихсан л байсан юм байна лээ. За харин энэ хооронд имлэгийн машин тухайн орсон нийт маань нөгөө дэрэмчинтэй үзэлцэж явсаар агаад эцэст нь жолоодлогыг нь алдуул зогсоож ядсан ч нөгөөхтөө гараараа үзэлтэд яагаад ч дийлдэггүй. Өмнө нь бол буутаа ч юм уу эсвэл ямар нэгэн зэвсэгний ачаар дийлж байсан ч энэ удаа бол үнэнд гүзэгдэж бүр гараа хүртэл хоолуулаад яг алуултгийн даваан дээр азар ширийн маань амжиж ирснээр зогсоодог. Гисэн ширийн маань сув бууддаг байж таарад хамаг сумаа хоосон буудаж дуусгаад гараар хөцөлсгээс өөр аргагүй болсноор мөн л манай нийтдээ адилхан алуулах ирмэг толж ирдэг. Магазин дөрөн сумтай буугаар иймхэн цайнаас буудаад онж чадахгүй арай л суугаа маа нэр.
Тэгэл кино л юм да тий. Шэрийг буруутгаад яг хуу найруулагчийн шийдэл. Найруулагчийг л буруутгая. Фокус буцаад кинонд орцгоё. Гэхдээ азар манай эдийн нүртэл ирсэн машин нь эмнэлгийн машин байсан болохоор дотор нэг төрлийн сэргээш байж таарад тэрийг нь манай хүн өөртөө хэрэглэж хүч орсноор нөгөө дэрэмчнийг эцэст нөгөө хугархаагаараа нэвцүүлбэ зааж наруулдаг. За тэгээд энэ бүхний дараа манай хүн нэг өдрийн дотор гэхэд өчнөө олон шарх авсан болохоор бараг л өхөнгөө алдсан ч нэлээд удаан эмнэлэг твцсны дараа арай гэж нэгэн амьд гарч чадсан байдаг. Мөн дээрээс нь тэр өдөр 2-3 хүн цааш наруулчихсан бас болоогүй цагдаагийн машин улгаалчихсан энтергээд нилээн их гинтэр хийсэн ч цагдаагийн аймаа уурсан дээрээс нь тэр алгууд нь ч гэсэн аргагүй хамгаалт байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон учраас манай хүнийг нилээн өнгөн шийтгэл буюу гэрийн хороо тэнцэн аргалзах ял зэргээр шийдгээд л өнгөрсөн байдаг. Харин Шэригийн хувьд бол яалтчгүй дэрэм хийхэд оролцсон гэдэг нь үнэн болохоор тэрнийхээ ялыг эдэлж байгаа бөгөөд манай хоёрын хувьд бол одоо ч гэсэн болцсон хэвээрээ байгаа буюу Шэри маань удахгүй гарах гэж байгаа болохоор ер нь бол тэдний хувьд аз жаргалтай байгаагаар кино манд дуусдаг. Заас тэгээд нэг юм хөөрхөн хөнгөн кино байлаа. Тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараарай. Дараах хэвшлэгээр олцлаа. Түр баяртай.